皆さんこんにちは。今日の授業を始めましょう。今日は第6章2課合コンというテーマを勉強します。Өнөөдөр 6 дугаар бүлгийн 2 дугаар хичээл танилцах уулзалт сэдвтэй шинэ 8 ганцыг сурна. それでは始めましょう。漢字の書き順を見てください。хамзны зурлагын дараалыг харна уу? Он yomi, jaku, jaku. Kun yomi, wakai, wakai. Залуу, залуухан. Wakai, залуу, залуухан. Залуу насыг илэрхийлнэ. Wakamono, wakamono. Залуухан, залуучууд. はい、書き順を見ましょう。зурлагын дараалал харна уу? зурлагтай ханз байна. Он yomi, shuu, shuu. Kun yomi, atsumaru, atsumeru. Atsumaru гэдэг дуудлага нь цуглах, бөөгнөх. Atsumeru гэдэг дуудлага нь цуглуулах, төвлөрүүлэх, бөөгнүүлэх гэсэн утгыг үсгэнэ. 人が集まる、人が集まる. Хүн цуглах, хүн цуглах. Киттеを集める, киттеを集める. Марк цуглуулах, марк цуглуулах. Шүүгөө, шүүгөө. Цуглах. Шүүгөө гэдэг ханзны ард сөрөг авснаар үүлэг үүсч болно. Шүүгөө сөрөг болно. Шүүчүү, шүүчүү. Бөөгнөрөл, төвлөрөл. Буншүү, буншүү. Төвөр, эмхтгэл. Бошүү, бошүү. Эсвэл ажилд авах. はい。漢字の書き順を見ましょう。зурлагын дараалыг хараарай. Нам зурлагтай ханз байна. Он yomi, chi, chi. Kun yomi, shiru, shiru. Мэдэх. Шириау, шириау. Танилцах.
Шириай. Шириай. Танил хүн. Чижин. Танил хүн. Шириай болон чижин аль альгээр нь хэлж болно. Цүчи. Мэдэгдэл. Мэдэгдэх хуудас. Канжиの書き順を見てください。Зурлагын дарааллыг дахин нэг харна уу? 10 зурлагтай ганц байна. Он ями. Шү. Хон ями. Саке. Сака. Арх. Сархад. Изакая. Уушийн газар. Хоншу. Япон арх. Банюшу. Арк. Иншу. Арх. Иншу үнтэн. Согтуугаар машин барих. Канжиの書き順を見ましょう。もう一度見てください。いつまでもずっと忘れずに 14 зурлагтай хандж байна. Он ями. Ka. Хүн ями. Утау. Ута гэдэг дуудлага нь дуу. Утау гэдэг дуудлага нь дуулах гэсэн утгуудыг илэрхийлнэ. Утау. Дуулах. Ханаута. Дуу аялах. Амда дуу аялах. Дуулах. Кашю. Дуучин. Кока. Сургуулийн сүлд дуу. Канжиの書き順を見てください. Зурлагыг харна уу? 7 зурлагтай. Энэ хандс маань он ями. Say.
공연이 코에 또 화살 승부단잖아. 오키나 코에 창도 화살 하나시고에 ярилцах дуу чимээ накигоэ гонгнох гоншигнох уйсан чигээрээ ярих дуу хоолойг накигоэ жиргэн дуу. За амьтны дуу чимээг бас накигоэ гэж хэлж болно. Өмнөх уйлгансан дуу хоолойгоор ярих гэдэгтээ яг адилхан дуудагдах боловч ханз нь өөр байгааг анхаараарай. Канжи но какижунを見てください. зурлагыг дахин нэг харна уу? 13 зурлагтай хандж байна. Он yomi, raku, gaku, kun yomi, tanoshii, tanoshimu, tanoshii гэдэг дуудлага нь хөгжилтэй гэсэн ий тэмдэгтэр байна. Таношиму гэдэг дуудлага нь хөгжилтэй гэсэн хүлээх гэсэн үйл үгийн утгыг илэрхийлнэ. Раку гэдэг дуудлагаараа амар, хялбар гэсэн утгыг мөн илэрхийлж болно. Ракуна шигото амар, хялбар ажил. Ракшо амархан ялах, хялбархан ялах. Гакки хөгжмийн зэмсэг. Онгаку хөгжим. Сeigaku дуу авь. Хүний гаргаж байгаа дуу авийг Seigaku гэж хэлнэ. Йогаку барууны хөгжим, Европ хөгжим. それでは宿題です。漢字を読みましょう。漢字を書きましょう。復習をやってみてください。それでは皆さん、また会いましょう。さよなら。